За энд юу харагдаж байна? Энэ ус үзэм яг жинхэнэ нь мөн үү? Биш. За энэ бол жинхэнэ ус үзэм. Өнөөдрийн сургаалын сэдэв бол хуучин зүйлөө орхиж Бурханаас шинэ өрөөлийг хүлээж авахна гэсэн ийм сэдэвтэй. Сургаалын маань гол санаа буюу үндсэн санаа юу вэ гэхээр итгэгчид хуучин зүйлөө орхиж Бурханаас шинэ өрөөлийг хүлээн авахд зүрх сэтгэлээ бэлтгэцгээе гэсэн ийм сэдвээр өнөөдөр би та бүхэндээ хуваалцах чинь. Хамтдаа Библиэс нэг хэсгийг харъя. Лук номны 5-ын 27-32 дугаар шин бүгдээрээ нэг хамтдаа уншъя. Дараа нь тэр гарч явсан татврын газар суух татвар хураагч Лев гэгч хүнийг хараад намайг даг гэж түүнд хэлэхэд тэр бүхнээ орхин босож түүнийг даглаа. Есүс зориулж Лев гэртээ том цайллага хийв. Тэнд олон татвар хураагчд болон өөр хүмүүс тэдэнтэй хамт ширээн тухлан сууж байжээ. Фарисеучуд тэдний хуулийн багш нар түүний шавнарт дургуулхан та нар чинь яагаад татвар хураагч нар ба нүгэлтнүүдийн хамт идэж ууж байдаг билээ гэхэд Есүс тэдэнд эмч эрүүлт нь бус өвчтөөд нь хэрэгтэй. Би зөвхтийг бус харин нүгэлтнүүдийг гимшилт дуудахаар ирсэн юм аа гэж хэлсэн байна. За эзэн Есүсийн амьдралынх нь он жилүүд нь байнгын нэг ийм фарисей болон садукей бүлэг гэж ярьдаг. Хуулийг ягштал сахидаг. Хуулийн ерөөсөө амьдралаа ингэж хуулийн дагуу бүх юмыг хийн гэж үздэг. Тийм бүлэгтэй ерөөсөө үйлчлэлийн он жилүүд байнгын тулж тэмцэжсэн байдаг. За тэгээд тэр хүрээнд нэг удаа Есүс татвар хураагч нартай хамт татвар хураагч Лев гэдэг хүний гэрт очоод тэгээд тэр Есүс зориулж гэртээ том цайллага хийсэн байна. За оройн үдшилэг хийсэн гэсэн үг. Үдшилэгт очих дуртай хүмүүс байгаа юм тий. Тэнд гуй шаардсан байна тий. Манай Дашкагаас бас гараа өргөх. За үдшилэг бол гоё тий. Мэдээж тийм маш олон сайхан хоол унд ийцэн. Гэхдээ тэр хүн нь хэн байсан гэхээр яг хуучингийн нэгдүгээр зууны энэ цаг үед тэр үдшилэг зохиож исэн хүн бол татвар хураагч. Израильчуудын хувьд бол татвар хураагч гэдэг бол бузар хүний талаар хэлж байна. Бузар хүн. Өөрсдийнхөө ард түмнээс татвар хурааж байгаа. Тэгээ татвар хураахдаа дандаа татвар хураагч нар тухайн үеийн татвар хураагч нар юу хийдэг гэсэн бэ гэвэл илүүг авдаг гэсэн хүмүүсээс. Тэгээ өөрөө тэрүүгээр амьдрдаг. За өөрсдийнхөө ах дүүсийг ах дүүсээс татвар хураадаг ийм хүн. За дээрэс нь энэ Леви гэж байгаа. Лев овгийн буюу тахилчдын овгийн ийм хүн бэ. Тэгээ бүр энэ үг нь бол тахилч хийгээ явж явах хэрэгтэй байсан. Сүмд үйлчлээ тахилч хийгээ явж явах байсан. Энэ хүн бүр татвар хураагч болсон. Тэгээд Ромын засаг захиргааны яг энэ үед Ромын нэгсэн колон улс байсан. Ромд зориулж татвар ард түмнээс авч өгдөг. Ийм хүнд эдгээр маш дургүй байсан баг. За тэгээ фарисеучуд хурж ирээд тэдний хуулийн багш нар түүний шавнарт дургуулхан гэж байгаа. Шавнарт нь дургуулсан. Есүс дургуулхаагүй. Та нар чинь яагаад татвар хураагч нар ба нүгэлтнүүдтэй хамт идэж ууж байдаг билээ гэж. Та нар яагаад энэ нүгэлтнүүдтэй хамт идэж ууж байдаг билээ гэхэд Есүс тэдэнд эмч эрүүлт нь бус өвчтөөд нь хэрэгтэй. Зөвхтийг бус харин нүгэлтнүүдийг гэмшилт дуудахаар ирсэн юм аа гэд энэ эдрийн хооронд ийм цэц булаацалцсан ийм зүйл болж байгаа. За ингээд цаашаага яг эндээс үргэлжлүүлээд дараагийн үйл явдал өрнөдөг. За яг энэ үйл явдлаас болж Есүс тэдэнд юу гэж хэлж байгааг вэ? Тэд гэдгийг хэнийг хэлж байгаа вэ? Фарисеучуд яг үнэ. Фарисеучуд түүнд гэж хэм бэ? Есүс. Иохны шавнар ба фарисеучуудын шавнар байнга мацаг барьж залбирлаа өгдөг. Харин таних идэж ууцгаах юм гэсэн Есүс тэдэнд шинэ хүргэнийг байхад та нар бараа бологчоор нь мацаг бариулж болохгүй биз дээ. Харин хүргэн тэднээс аваачдах өдрүүд ирнэ. Тэр өдрүүдэд тэд мацаг барина гэв. Тэгээд тэр мөн тэдэнд нэгэн сургаалт зүрлэр хинч шин дээлээсээ нөхөөс урж аваад хуучин дээлээ нүхтэхгүй. Тэгвэл тэр шинээч урах болно. Шинэ нь хуучинд үл зохино.
Хинч шин дарсыг хуучин туламд хийдэггүй. Тэгвэл шин дарс тулмыг зад татна. Дарс асгарч туламж сүднэ. Харин шин дарсыг шин тулманд л хийх ёстой. Хуучин дарс уусан хинч шинийг нь хүсдэггүй яагаад хуучин нь аятаахан гих босуу гэж тэдэнд айлдваа гэсэн байна. За Иохны шавь нарын талаар ярьж байгаа. Иохны шавь нар гэж та нар Библийг хэрэгзээ нилээдгүй одоо та уншдаг бол Баптист Иохны шавь нар гэдэг нэг юм бүлэг хүмүүс бас байсан Есүсийн цаг үед. За энэ хүмүүс яадаг байсан бэ гэхээр бас мацаг барь залбирдаг. Эдгээр Баптист Иохны шавь нар хуучин гэрээний зан үлийн дагуу мацаг барьдаггүй. Харин аврагч Месая буюу Есүс Христийг ирээсэй гэж мацаг барь залбирч байсан. Харин фарисеучуудын шавь нар бол янз бүрийн олон төрлийн одоо мацаг барилттай байсан байж байгаа. За удахгүй бид нар энийг үзнэ. За ингээд фарисеучуудын шавь нар байнга мацаг барь залбирлаар өгдөг. Харин Есүсийн шавь нар юу хийж исэн бэ? За энэ гурван төрлийн бүлэг хүмүүс гарч байна. Нэгдүгээрт нь хиний шавь нар гэсэн байна? Иохны шавь нар. За нөгөө талд нь хиний шавь нар гэж байна? Фарисеучуудын шавь нар яаж ийн гэж байна? Идэж ууцгаах юмаа гэж байна. За ингээд Есүсийн шавь нар одоо шүүмжлэлд өгсөн байна. Тэгээ мацаг барихын оронд одоо фарисеучуудынхаар бол Есүсийн шавь нар Есүсийг байхад идэж уухаас илүүгээр яах ёстой байсан байна? Идэж уух ёсгүй байсан. Харин юу их ёстой байсан? Мацаглан залбирах ёстой байсан. Тэд мацаглан залбирах ёстой байсан. Тэгсэн чинь Есүс тэдэнд хандаж юу хэлж байна вэ? Шинэ хүргэнийг байхад та нар бараа бологчдоор нь гэж чиний хэлж байна. За одоо удахгүй бид бараа бологчдоор нь мацаг бариулж болохгүй үстэй. Харин хүргэн тэднээс аваач чихдэх өдрүүд ирнэ. Тэр өдрүүдэд тэд мацаг барина гэж хэлсэн байна. Шинэ хүргэн гэдэг нь Есүс өөрийгөө хэлж байгаа зүрлэлээр. Шинэ хүргэн гэдэг нь бараа бологчд гэдэг нь Есүсийн дагалдагчдын талаар ярьж байна. Тэгээд шинэ хүргэнийг буюу Есүсийг байхад одоо хурмын одоо зүйлээр төсөөлж хэлж байгаа. Хурман дээр хүргэн ирэх үед хурман дээр оцсон зочид гीчид бүгдээрээ мацаг бариад байвал юу болох вэ? За баярмаа чиний хурман дээр бага хүмүүс ирлээ. Сүмийнхэн ч очлоо. Чи сүмийнхнийг урьдсан байна. Тэгэл оцсон чинь юусэн ингээл туяа гिच чинь те ингээл нараа те өөнөө гिच бүгдээрээ мацагтай байж ивэл яах вэ? Юу ч идэхгүй. Хурмын өдөр бүгдээрээ мацаг барьсан байж ивэл юу болох вэ? Анар чиний хурим боллоо. Бүгдээрээ бид өнөөдөр мацаг барьсан байгаа. Хурим дээр юу ч идэхгүй ингээл ширээнд нь хоол хүнсэнд оволцоол ингээл байгаал байдаг те. Маш гоё хоол хүнс сүгэнцэд энд байгаал байдаг. Нөгөө сүмийнх нь хурж ирсэн мацагтай байж гинэ гэвэл юу болох вэ? Хэцүү те. Тэгээ Есүс юу гэж хэлсэн гэхээр шинэ хүргэнийг яг хурмаар зөөрлөж байгаа. Есүсийн яг энэ цаг үед хурим бол маш чухал одоо зан үйл байсан. Тэгээ хурим дээр маш гайхалтай юм одоо хүлээн авалтууд болдог. Үйл ажиллагаанууд болдог те. Тэгээд маш их хоол хүнс сүгэндэг ийм одоо найр наадан болдог гэж. Шинэ хүргэнийг байхад Есүс хэлсэн те. Бараа бологчд нь мацаг барьж болохгүй шүү дээ. Ийм одоо харьцуулалт хийдэг хандлага болох хэрэгтэй. Фарисеучуд юу гэж хэлсэн бэ? Бид мацаг барьдаг, бид залбирдаг гэж юу хийдгээр өөрсдийгөө хинжиж байсан. Би илүү хийдэг. Би ингэж илүү их хийчихэд ахад таны дагалдагч нар чинь мацагч барихгүй идэж уугаа сууж яана гэсэн. Есүс Христ юу гэж хэлсэн гэхээр та нар хинтэй хамт байгаагаа ойлгож байна уу гэж асууж байна. Фарисеучуудын дагалдагч нар фарисеучуд Есүс Христ уг нь бол хуулийн цаг биш. Шинэ гэрээний Есүс Христ ирж байгаа авралын цаг үеийн талаар ярьж байгаа. Энэ гол зүйл нь. Фарисеучуудын агуулга юун дээр төвлөрөөд байна гэхээр фарисеучуудын харьцуулалт, фарисеучуудын оюун санаа, фарисеучуудын асуумж нь хуулийн дээр төвлөрөөд байгаа. Хуулийг биелүүлэх ёстой байна гэж. Харин Есүс Христ илүүгээр аврагч эзэн Есүс Христ ирчээд хахад та нар хуулийг ярьсаар байна уу? Хуулиар юмыг зохицуулахсаар байна уу гэдэг энэ асуултан дээр ирж байгаа. Фарисеучуудын мацаг барилт нь Мосегийн хуулиар заавал мацаг барих өдөр байдаг. Цагаатгалын өдөр. Дээрэс нь фарисеучуд 7 хоногт 2 удаа мацаг барьдаг. За ингэж мацаг барьдаг. За түрүүн билсэн. Иохны шавь нар бол гимшлийн мацгийг барьдаг байсан. Иймээс мацаг барилт нь хуг үний сүсэг бишрлийн хэмжүүр
шашны одоо үнэнч байдлын шалгуур болж исэн байна. Хэр их мацаг барьснараа чи мундаг хүн гэдгээ тодорхойлдог гэж. Харин эзэн Есүс Христ хэр их мацаг барьснаар нь мундыг тодорхойлов. Зүгээр л Есүст өөрт нь итгэж өөрийг нь хүлээж авах нэгнийг л Есүс хайж исэн. Харин фарисеучуд энэ бүх зүйлийг хуулиар оролдуулах гэж оролдож байсан гэсэн. Хуулиар орлуулах гэж оролдож байсан. Бүгдээрээ цааш нь харцгаая. Бид бас ингэж боддог. Тогтмол чуулгандаа явдаг. Би мацаг барьдаг, би залбирдаг. Гэтэл энэ сүмдээ хаяа ирдэг хэрнээ. Огт мацаг барьдаггүй хэрнээ. Огт залбирдаггүй хэрнээ гэдэг ийм харьцуулалт бидний амьдралд ирэх вэ гэдэг ийм сануулгыг өнөөдрийн сургаалаас бид ойлгох хэрэгтэй. Асуулт: би Христтэй амьд харилцаатай байна уу? Эсвэл зөвхөн итгэл сүсгийн хэлбэрийг дагаж байна уу? Итгэл сүсгийн хэлбэр. Таны итгэлийн хандлага Христтэй яг бодит амьд харилцаатай байгаа юу? Эсвэл та зүгээр л хэлбэрдээд байна уу гэдэг асуулт тавьж байна. Хажуудлынхаа найзаас хэлдэг хэлбэрдээд байна уу гэж суудаа. Хэлбэрдээд байна. Тэгэхээр бидний амьдралд хүмүүс маш амархан юмыг одоо хэлбэр болгох амархан байдаг. Хүмүүс юмыг маш амархан хэлбэр болгох. Ямар ч мөн чанарыг ойлгуулгүйгээр Христ Есүстэй уулзалгүйгээр хэлбэр болгох маш амархан. Хоёрдугаарт нь эзнээс ивэлийг хүлээж авахын тулд Есүсийг та амьдралдаа урьж оруулах хэрэгтэй. Хажуудлынхаа найз хэлдэ. Есүсийг амьдралдаа урьж оруулсан уу гэж асуугаарай. Эзнээс ивэлийг хүлээж авахын тулд Есүсийг амьдралдаа урьж оруулах хэрэгтэй. Хүргэн байхад мацаг барина гэж юу? Библиэлд хүргэнийг байхад мацаг барих нь өөрөө зохимжгүй гэж байгаа. Түрүүн биелсэн. Энэ бол хурим найр болж явахад ийм мацаг барих бол боломжгүй зүйл. Хүргэнийг байхад. Хүргэнийг байхад мацаг барьж болохгүй. Түрүүн би асуух хэлсэн те. Баярмаагийн хурим дээр хэдүүлээ очичоод те мацаг барьж нэгэ сүмийнх нь хоол идэхгүй суугаад нөгөө хурмынх нь сүм чинь бүр гайхацсан те. Танаас сүмийнх нь ч хоол идэхгүй шүү дээ. За арх уухгүйг нь ойлгож байна. Гэхдээ баярмаагийн хурим харихгүй болох байхаа. Тэгээ танаахан чинь хоол идэхгүй шүү дээ гэвэл юу болох вэ? Мацаг барьж байгаа. Яг мацгийн 7 хоног таарчлаа. Тиймээс эртхэн шиг сүмийнхээ мацаг барих 7 хоног маань хурмаа огцсон бит хэлээрээ ядаж хагас жилийн өмнө хэлээрээ гэж хэлж. За тэгэхээр хүргэн байхад мацаг барьж болохгүй. Эзэн Есүс Христ энэ зүйлээр шинэ хүргэн гэдгээр бас давхар ямар зүйлийг хэлж байгаахэр чуулганы талаар ярьж байгаа. Чуулганы талаар. Чуулганыг бол сүт бэсгүү гэж хэлдэг Библиэлд. Сүт залууг нь хинээр төсөөлдөг байвал юм зүрлэл байдаг. Есүс Христ. Харин чуулган бол сүт бэсгүү. Тэгээд чуулган өөрөө ариун байх ёстой. Амен. Ариун байх, сүт бэсгүү яг Есүстэй гэрлэхээр очихдоо ариун байж иж түүний хурим найранд оролцох боломжтой байна. Тэгэхээр сүт бэсгүү буюу сүт залуу бол Есүс Христ, сүт бэсгүү бол чуулган. Тэгэд эзэн Есүс Христ чуулгантай одоо гэрлэх тэр үйл явцыг зөвгөнлийг энэ дээр давхар хэлсэн. Тэр зүрлэл явагдаж байна. Зүрлэл. Хүргэн байхад мацаг барина гэж юу? Тэгэхээр мацаг барилт нь еврей мацаг барилт бол өөрөө гимшлийг илэрхийлдэг зүйл. Мацаг барилт бол гуниг харуулслыг илэрхийлдэг зүйл. Мацаг барилт. Гэтэл шинэ хүргэнийг байхад мацаг барих ёсгүй. Харин баяр хөөртэй байх хэрэгтэй. Нөгөө талд нь бидний ойлгох ёстой зүйл юу байна вэ гэвэл итгэл үргэлж хатуу баяр баясгалангүй байдаг. Харин Бурхан дандаа шаардлага тавьдгаа гэдэг ийм ойлголттой байх нь өөрөө аюултай зүйл. Үргэлж хатуу баяр баясгалангүй. Эсвэл Бурхан дандаа шаардлага тавьдаг тийм ингээл хуулиар бүх юмыг шийддэг Бурхан биш байна. Тэр бол өршөөл, инрэл, нэгүслийн Бурхан. Амен. Өршөөл, инрэл, нэгүслийн Бурхан.
Хоёрдугаарт нь эзнээс ивэлийг хүлээж авахын тулд Есүсийг амьдралд өрж оруулах хэрэгтэй гэж. Үнэн Христтэй хамт байх амьдрал бол уучлал, чөлөөлөлт, найдвар, баяр хөөргийг бэлэгддэг. Христтэй хамт байх амьдрал бол уучлал, чөлөөлөлт, найдвар, баяр хөөргийг бэлэгддэг. Тэгээ өнөөдөр та Есүс Христийг өөрийнхөө амьдралд урьж оруулаагүй. Есүс Христэд хараахан итгэж амжаагүй байгаа бол би танд сануулъя. Есүс Христийг өөрийнхөө амьдралд урьж оруулаарай. Есүс Христийг өөрийнхөө аврагч эзнээр хүлээж аваарай. Амен. Христтэй хамт байх амьдрал бол уучлал, чөлөөлөлт, найдвар, баяр хөөр. Эзний дагалдагч нар Есүсийг байхад идэж ууцгааж исэн. Цаг нь ирэхэд тэд мацаг барих өдрүүд тэдэнд ирэх байсан. Бидний амьдралд хэрэгжүүлэх зүйл юу вэ? Миний итгэл баяр хөөргийг авчирч байна уу? Эсвэл миний итгэл дандаа өө гашуу, гуниг, харуулслыг авчирч байна уу? Хүмүүс миний амьдралаас Христийн баяр хөөр, амар тайвныг харж байна уу? Гэдгийг бид нэр анзаарах ёстой. Христ итгэл бол баяр хөөр, амар амгалан, итгэл найдварыг төрүүлдэг итгэл үнэмшил. Амен. Заримдаа бид нар үүнийг анзааралгүйгээр өөрсдийнхөө итгэлийн амьдралыг хуулиар орлуулах гэж оролддог. Яг л мацаг барьсан юм шиг тийм итгэлийн амьдралын өдрүүдийг өнгөрүүлэх гэж оролддог. Энэ бол муу нэгний бас нэгэн зал. Биднээс баяр хөөргийг мань хулгайлж, түүний оронд итгэлийн амьдралыг гуниг харуулсал мэт тийм амьдрал болгож хувирахыг оролцдог. Христ итгэл бол ялгуулсан, баяр хөөрөөр дүүрэн, амар амгалангаар дүүрэн, юр бусын гайхамшигтай, эвэл өрөөлтэй амьдрал. Амен. Амен. Гуравдугаарт нь бидний сурах ёстой 3 дахь зүйл юу вэ? Итгэгчид эзнээс эвэлийг хүлээж авахын тулд итгэл сүсгийн зан үйлийг тохируулж сурах хэрэгтэй. Итгэл сүсгийнхээ зан үйлийг бид нэр хэтрүүлж болохгүй. Заримдаа хитрхийн бол энэ бол хууль болдог, журам болдог. Энэ зан үйл нь шашинлаг болж биднийг эргээд өөрсдийг мань хүлдэг. Зарим хүмүүс итгэл сүсгийн зан үйлээс бүр халиад далигаа явчихдаг. Бүр чөлөөтэй ирэх дураараа бүр нөгөө тал руугаа хитсэл явна. Зарим нь яадаг вэ гэвэл итгэл сүсгийн зан үйлдээ бүр баригдчихдаг. Нэг гэсэндөө 7 хоногт заавал 2 удаа мацаг барих ёстой гэл ингээл би энэ үгдэл мацаг барьж болохгүй гэдээ ахчихсан. Мацгаа барихгүй бол болохгүй гэд ингээл өлсөөл ядраал. Тэгээд амар ингээл мацаг бариад явж ирсэн. Хүмүүсийн өмнөөс мацаг барьсан юм шиг те ууралж мууралцсан те. Энэ бол өөрөө Библиэлд хэлээд байгаа зүйл, Есүсийн хэлээд байгаа. Фарисеучуудын ерөөсөө гол алдаа нь эндээ байсан. Тэд нэр 7 хоногт 2 удаа мацаг барих, цагаатгалын мацаг. Энэ нь буруу зүйл байгаагүй. Гэхдээ бусдыг ч ийм байхыг шахаж шаардсанд л фарисеучуудын асуудал оршиж байгаа. Есүс Христ мацаг барилтыг үгүйсгээгүй. Харин хизээ ямар зорилгоор гэдгээ бид нэр зөв тодорхойлж сурах хэрэгтэй. Ямар зорилгоор гэдгээ бид нэр зөв тодорхойлж сурах хэрэгтэй байна. Мацаг барилт бол сайн зүйл. Мацаг барил энэ бол муу зүйл ерөөсөө биш. Мацаг барихыг хориглосон номлол сургаал хийгээгүй гэдгийг сайн ойлгоорой. Мацаг барих ёстой. Бид эзний өмнө ирээ заримдаа юун дээр бидний ойлгох ёстой зүйл юу вэ гэхээр бид мацаг барих нь Бурхныг аргадах хэрэгсэл биш. Харин мацаг барих нь гимшил. Бурхныг илүү гүн гүнзгий таних. Чухал шийдвэрүүдийн өмнө төвлөрөх цаг. Би та нарт өмнө нь хуваалцж ирсэн. Та нар санаж байгаа. Би гэрлэх мөгийн пастортай би гэрлэхийн тулд би 3 өдөр зөвхөн усууж мацаг барьсан. Энэ бүсгүй миний ирээдүйн яг хань ижил мөн үү? Эзэн минь ээ, та үнийг надад илчилж өгөөч. Мацаг барьсан. Дээрээс нь би салхитад үйлчилж байгаад манай гэр бүл түрээсэлжсэн байрнаасаа гарсан. Манай эхнэр дөнгөж оргил тэр үед 1 сартай байсан. Тэр байрнаас гараад би оргил мөөгөө хоёрыг буцаад хот руу вагонд суулгаад явуулжсэн. Би өөрөө тэр үйлчилж байгаа газар. Яагаад тэгэхээр энэ хоёрыг маань оруулах газар байгаагүй. Түрээсэлжсэн байрнаас нь түрээслэх боломжгүй болоод одоо ингээ гараад өөр оруулах газар байгаа. Ингээ энэ хоёрыг хот руу буцааж илсэн. Түүний дараагаар би Бурхан минь ээ, та яг энэ газар намайг өөрөө үйлчлэлээр авчирсан. Ямар зорилгоор миний амьдралд ийм зүйл болоод байгааг би ойлгохгүй. Та надад харуулаач. Би цаашдаа яах ёстой вэ гэж би бас хэдэн өдөр Бурханы өмнө
мацаг барин залбирсан. Тэгэхээр мацаг барин залбирал бол онцгой чухал шийдвэрүүдийн өмнө төвлөрөх цаг байдаг. Амен. Ялангуяа би энэ 12 төгсөх хүүхдүүдэд тандаж хэлмээр байна. Ирээдүйн ажил мэргэжлээ сонгож чадахгүй байвал Бурхны өмнө мацаг бариад залбир. Бурханаас нэг ч удаа миний ирээдүйн ажил мэргэжил юу вэ? Би ирээдүйд юу хийх ёстой вэ гэж асууж мацаглан залбираагүй хэрнээ Бурхан надад хариулахгүй байна гэж хэлэх гэж байгаа бол уучлаарай гэдэг үгийг хэлье. Та мацаглан залбирах хэрэгтэй. Мацаглан залбирах хэрэгтэй. Дээрээс нь гин нүглээ гимшиж залбир. Гин нүглийн буулганд орцсон, гин нүглийн хүлээсэнд байгаа бол тэр гин нүглийн хөлөөсөөс гарахын тулд мацаг барин залбир. Итгэлийнхаа андад хуваалцаад, итгэлийнхаа андтай хамт, итгэлийнхээ дотны андтай хамт тэр гин нүглээс чөлөөлөгдөхийн тулд мацаг барин залбир. Та мацаг барин залбирч үзсэн үү? Гин нүглээс чөлөөлөгдөхийн тулд мацаглан залбирахгүй байж тэгээ би гин нүглээсээ чөлөөлөгдөхгүй байна пастраа гэж байгаа бол уучлаарай би танд энэ зүйлийг хэлье. Мацаг барин залбир. Мацаглан залбир. Баяр хөөртэй өдрүүддээ баяр хөөртэй баймаа. Хэцүү өдрүүддээ Бурхны өмнө мацаг барин залбир. Аз жаргалтай өдрүүддээ аз жаргалтай бай. Баяр хөөртэй бай. Харин хэцүү цаг үе ирэх үед Бурхны өмнө даруусан мацаг барин залбирахад бэлэн байцгаа. Хөрөө өргөнчүүдаа. Та нар бага настай та нарын насныханд одоо үлсэх гэдэг ойлголт бараг байхгүй болчихсон цаг үед амьдарч байгаа. Бүх юм бэлэн. Хичээл дээр очихоор л нэг жоохон үлсэх байх. Тэ? Гэртээ хараад бараг үлсэх гэдэг ойлголт байхгүй. Бүх юм илбэг дэлбэг ийм цаг үед та нар амьдарч байна. Би та нарт хандаж хэлмээр Бурхны нүүр царайг хаахтаа мацаг барин залбир. Бурхантай учирч Бурхныг танин мэдхийг хүсэхдээ мацаг барин залбирч болдог гэсэн үг. Амен. Тэгээ энэндээс бидний хэрэгжүүлэх зүйл. Би мацаг барьж байна уу эсвэл зүгээр ёс гүйцэтгэж гэж байна уу? Мацаг барилт нь зүгээр ёс болж болохгүй. Одоо тэр нөгөө нэг мацаг барилтыг өөрийнхөө амьдрал бүр ингээд дадал болгоцсон хүмүүс тандаж хэлж байгаа. Энэ бол дадал болгоцсон. Тэ? Яг асуудал бэрхшээл гарах үед мацаг барин залбирна. Асуудал шийдвэрлэхийн өмнө мацаг барин залбирна. Бурхантай гүн гүнзгий харилцаатай болохын тулд мацаг барин залбирна. Эсвэл гин нүглийн буулганаас чөлөөлөгдөхийн тулд мацаглан залбирдаг хүмүүс энэ нь өөрөө ёс төдий битгий болороо гэж. Энэ мацаг намайг Христэд ойртуулж байна уу гэж бид нар өөрөөсөө асуух хэрэгтэй. Энэ мацаг барилт нь би Христэд илүү ойртож гин үү? Зүгээр би үлсэж ийсэн үү? Тэгээд дараагаар нь Бурхан минь ээ яах гэж юм гэж. Яг мацаг барилтан дээр ирж байгаа хүн мацаг барихтаа даруус тэр гин нүгэл ямар муу муухай байсныг харуус хийжсэн зүйлдээ харуусаж Бурхны өмнө ирж сур. Та нар хүүхэд байхдаа за одоо ихэнх нь хүүхдүүд энд. Буруу зүйл хийгээд аав ээжтэй баригдсныхаа дараа яадаг вэ? Пэдит ста яшгил биш те би буруу зүйл хийсэн. Ста юу яриад байгаа гэдэггүй үстэй. Аав ээжтэй буруу зүйл хийжээд баригдсныхаа дараа аваа ээж уучлаарай ста. Зарим нь бол уйлж байгаа те яхаас нь цахилгажуулалт спанк авахаас өмнө яадаг вэ? Бараг уйлж штэ те ста намайг уучлаарай би дахиж тийхгүй гэд ингэж одоо харамсаж гимшиж үйлдэг буруу зүйл хийхтэй. Тэгвэл би та бүгдээс асууя. Гим нүгэл хийчээд ингэж харамсаж исэн хүн хэд байна? Бурхны өмнө. Гим нүгэл би нүгэлтэй. Би үнэхээр таны өмнө даруусах ёстой Бурхан минь ээ гэж цээжээ дэлсэн зүрх сэтгэлтэй ингэж харуулж исэн үү та? Бид мацаг барьснаар сэтгэлээ зүгээр л зогоож байна. Өөрийгөө хуурч, өөрийгөө зүгээр сэтгэлээ зогоохын тулд мацаг барьж байна. Энийг бид балансыг нь маш сайн олж сурах хэрэгтэй. Ердөө чиний мацаг барилт нь чамайг Бурхантай ойртуулахгүй, Бурхны талаар илүү гүнзгий бодуулахгүй, Бурхны нүүр царайг илүү хайлахгүйгээр зүгээр л зан үйл төдий болж байгаа бол энэ мацаг барилт чинь хуурамч шүү гэдгийг бид нар сайн ойлгох хэрэгтэй. Дөрөвдүгээрт нь итгэгчид Бурханаас ивэлийг авахын тулд хуучнаа бид нэр орхих хэрэгтэй. Хуучнаа орхих. Шин дээл шин дарсны талаар ирсэн. Шин дээлэн дээр хуучин дээлэн дээр шин даавуугаар нөхөөс тавьбал юу болох вэ?
Утгагүй зүйл болно те. Та амар гоё брендийн хүүдий аваад өмссөн. Хуучин нөгөө хүүдийг нэг хайчилж авснаа. Хуучин дээр нөхөөс тавил юу болох вэ? Хуучин нь танд амар өмсгөд одоо тухтаа санагдаад байна. Хуучин хүүдийгээ ерөөсө хаймааргүй байна. Бүр амар хуучин болсон хүүдий байхгүй. Тэгэхээр танд өмсгөд үнэхээр тухтаа. Тэгсэн чинь танд хин нэг нь грекийн чинь танд шинэ хүүдий авч өгсөн. Нөгөө хуучин нь жоох урагдцсан байсан чинь шинэ хүүдийгээ хайчлангуутлаа хуучин хүүдийгээ та оёод нөгчлөө. Юу болох вэ? Ийм зүйл хийх хүн хоор бах те. Гэхдээ бидний оюун санаа, бидний сэтгэлгээ хандлага амьдрал дээр ийм зүйлийг хийдэг. Шин дээл мөн шин дарсны талаар ярьж байгаа. Одоо яг энэ дээр ямар дарсны талаар ярьж байгааг бол яг эсгсэн тэр тулмыг зад эсээд тулмыг зад татдаг усан үзмний дарсны талаар ярьж байгаа. Хуучин гэрээний энэ цаг үед усан үзмний шүүсийг гаргахад өнөөдөр ч гэсэн одоо усан үзм тариалдаг газруудад усан үзмний шүүсийг шахдаг тийм зарим газар нь гар арга нь хэвээрээ байна. Тийм чулуун ийм том чулуун одоо торхонд усан үзм хийгээд дээрээс нь хөлөөрөө гიშгдэг. Тэгээ эндээ цоорхотоо тэр цоорхоогоор нь усан үзмний шүүс нь ингээ гардаг. Тэгээ хальсан эндээ үлддэг. Усан үзмний шүүс. За энэ усан үзмний шүүсийг юунд хийдэг вэ гэвэл эсэхийн тул энэ тулманд одоо хийдэг. Тулманд хийдэг. Бид нар удахгүй тэр тулмыг би зураг бэлдээд ирсэн харна. Тулманд хийдэг. Тэгэхээр энэ сургаалаар Есүс юуг хэлэх гээд байна гэвэл шинийн хуучныг сэргээх бус хоорондын зөрчлийн талаар яриад байгаа. Шинэ хуучин хоёрын хоорондын зөрчил. Есүсийн ирсэн зорилго нь евдезмийн реформ буюу евдээ шашинд сэргэлт шинжилтийг хийх гэж ирээгүй. Харин Есүсийн ирсэн зорилго нь эскатологийн одоо шинэ байдлыг авчирж байгаа. Эскатолог гэдэг нь Христийн ирэлтийн тэр цаг үеийн талаар ярьж байгаа. Христ ирснээр бүх зүйл шинчлэгдэх талаар ярьж байгаа амин. Хуучнаас юу ч үлдэхгүй. Бүх хэмийг нь шин болгож байгаа тэр зүйлийн талаар эзэн Есүс ярьж байгаа. Тийм учраас энэ шин дээл бас дарс гэсэн энэ хоёр зүйлээр зүүрлүүлж хэлсэн. Та нар шин дээл шин давгаар хуучин дээлийг нөхдөггүй. Та нар шин дарсыг хуучин тулманд хийдэггүй. Хуучин тулманд хийх юм бол дарс яах вэ? Эсээд хуучин тулмыг зад татна гэж байгаа. Тэгээд тулмч үгүй, дарсч үгүй гэлтэн. Шин хуучин хоёр зохицолтгоо ерөөсөө болохгүй байна. Есүсийн хэлээд байгаа. Евдээчүүдийн зориуд байсан, фарисеучүүдийн хийх гээдсэн зүйл нь юу юм бэ гэвэл хуучин зан үйлээ Есүс ихтэй нийлүүлэхийг оролдоод байгаа. Нийлүүлэхийг. Харин эзэн Есүсийн хэлээд байгаа зүйл нь юу юм бэ гэвэл та нарын хуучин зан үйлээс чинь нэгэн чинд болохгүй. Би та нартаа өөрийнхөө тусаар шинэ гэрээг байгуулах гээд байна. Цоо шинэ гэрээг. Тийм учраас 2 дугаар Коринт 5:17 дээр юу гэж хэлдэг вэ гэвэл хэрв хэн нэгэн Христ дотор байвал харагтун тэр шинэ бүтээл болсон байна гэж хэлдэг. Амен. Шинэ бүтээл болсон байна. Шинэ бүтээл. Энэ шинэ болохыг хэн хийдэг вэ гэвэл хүн өөрөө хийдэггүй. Харин үүнийг ариун сүнс хийдэг. Амен. Хүн өөрийнхөө оюун санаа хүчээр ингээд би хуучин оюун санаагаа би шинэ болгоё гэж зүтгэдэггүй. Харин энэ оюун санааны өөрчлөлт, харах үндэсхийн өөрчлөлт, шинэ болох өөрчлөлтийг ариун сүнсийн хүч чадлаар бид хийх боломжтой. Амен. Бид эндээс юг ойлгох вэ? Бид заримдаа Христийг амьдралынхаа нэг буланд өөрчлөгдөхгүй зуршлуудынхаа дунд байлгахыг хүсдэг. Христийг. Асуулт Христ миний амьдралыг бүхэлд нь өөрчилж байна уу? Эсвэл би түүнийг өөртөө тааруулж байна уу гэдгээ бид бодох ёстой. Бид Есүс Христийг өөрийнхөө амьдралд бүрэн Христэд чи үнэхээр одоо нэг санаа. Ариун сүнс биднийг өөрчилдөг. Гэхдээ нэг зүйл байна. Өөрчлөгдөх бүрэн боломжтой. Хажуудлагаанаас зэлдээ өөрчлөгдөх бүрэн боломжтой гэж. Шинжлэгдэх бүрэн боломжтой. Шинжлэгдэн өөрчлөгдөх бүрэн боломжтой. Яаж вэ гэвэл сайн сонсороо. Яаж вэ гэвэл Есүс Христэд амьдралаа бүрэн үг. Бүхнээ оюун санаагаа хүртэл бүрэн үг. Бодож сэтгэлгээ бүрэн үг. Есүс Христэд бүрэн үг. Бид эндээс юу хэрэгжүүлэх вэ? Итгэл бол хуучин амьдралтайгаа холих тухай биш. Итгэл бол шинэ амьдралын эхлэл байгаа. Амен. Маш олон хүмүүс итгэсэн амьдралаа хуучин амьдралтайгаа холиод амьдраад байдаг.
арга замаа орхихгүй дараа маш олон зүйлийг хүмүүс орхидоггүй. Харин итгэл бол шинэ амьдралын эхлэл. 2026 он гарч байна. Бид нар маш олон зүйлийг шинээр эхлэхийг хүсэж байгаа. Гэхдээ хамгийн чухал зүйл юу вэ гэвэл та сүнсний хувьд шинэ болох уу гэдэг асуулт байна. 5 дугаарт нь итгэгчид Бурханаас ивэлийг авахын тулд шинэ тулам мэт хандлага сэтгэлгээтэй болох хэрэгтэй. Одоо энэ нөгөө туламнууд гарч ирж байгаа. Шинэ тулам, хуучин тулам байна. Тэгээ усан үзмний дарсыг хэрвээ бид нэр хуучин туламд хийх юм бол дарс эсгээрээ энэ тулам зад татдаг талаар ярьж байгаа. Тэгээд дарс ч үгүй, тулам ч үгүй болно. Шинэ тулам буюу шинэ туламд хийж байгаа тэр дарс бол ариун сүнсийг бэлэгдсэн. Ариун сүнсийг зөвгнөж Есүс ингэж хэлсэн. Шинэ тулам уян хатан даруй суралцахад бэлэн зүрх сэтгэлийн талаар ярьж байгаа. Шинэ тулам бол уян хатан даруй суралцахад бэлэн зүрх сэтгэл. Тэрлүү эзэн Есүс тийм шинэ тулам руу Есүс юу гэж хэлсэн бэ гэвэл юу хуучин дарсыг хийн гэсэн юм. Үгүй, шинэ тулам нь шинэ дарсыг хийн гэж хэлж байгаа. Шинэ тулманд Есүс шинэ дарсыг хийн. Бид амьдралдаа бид юуг ойлгох вэ? Хэрвээ бид бардам, би аль хэдийн мэднэ. Манайх ингэж л ирсэн гэсэн хатуу байвал Бурхны шинэ ажлыг харах боломжгүй юм. Бурхан яг 2026 оны энэ эхний 7 хоногт чи үнэхээр шинэ зүйлийг Бурхан чиний амьдралд хийгээсэй гэж хүсэж байгаа бол зүрх сэтгэлээ юуны өмнө нээлттэй уян зөөлөн болгох хэрэгтэй. Амен. Зүрх сэтгэлээ нээлттэй уян зөөлөн болгох хэрэгтэй. Хэрэгжүүлэлт нь өдөр бүр зүрх сэтгэлээ Бурханд нэ. Өөрчлөгдөхөөс битгий ариун сүнсний удирдамжинд мэдрэг бай. Ариун сүнс миний амьдралд яг юу хийх гээд байна? Ямар шин зүйлийг хийх гээд байна гэдэгт мэдрэггүй. Ариун сүнсэнд хэрвээ бид нээлттэй байж л эхлэх юм бол ариун сүнс бидний зан чанарт шууд ярьж эхэлдэг. Шууд ярьж эхэлдэг. Чиний энэ зан чанар чинь болохгүй байна. Харин бид нар яадаг вэ гэвэл би ингэж л ирсэн, энэ ийм л байх ёстой, ингэдэг гэдэг байдлаасаа бид аль болохоор нээлттэй уян зөөлөн байх хэрэгтэй гэсэн үг. Хамгийн сүүлийнх 6 дугаарт нь итгэгчид Бурханаас ивэлийг авахын тулд хуучин нь аятайхан гих урхнаас боломжлох хэрэгтэй. Хуучин хүүдий, хуучин дээл, хуучин хүртэг, хуучин арга барил, хуучин хандлага сэтгэлгээнүүдээс болгоомжл. Хуучин хүртэг чинь хэрэгтэй, хуучин хүүдий чинь хэрэгтэй, хуучин арга барилууд чинь хэрэгтэй. Гэхдээ тэр бүх юмыг ялангуяа Бурхны шинээр хийх ажлыг орлохгүй гэдгийг бид ойлгож хүлээмжшөөрөх хэрэгтэй. Амен. Есүс хүмүүс яагаад шинийг эсэргүүцдгийг илчилж байгаа. Хүний хандлага бол маш айхтар. Бид дассан хэм маяг, уламжлал, тухтай бүсээ Христээс илүү үзэх сорилтод ордог. Энэ бол ерөөсөө бидний амьдралд байдаг маш том сорилт. Анхааруулга нь уламжлал бол сайн. Гэхдээ Христээс дээгүүр тавил уламжлал өөрөө шүтэн болдог. Бид энд амьдралдаа юу хэрэгжүүлэх вэ? Энэ Библиэд нийцэж байна уу? Энэ намайг Христэд ойртуулж байна уу гэж үргэлж шалгаж байна. Миний хийх гээд байгаа зүйл Библиэд нийцэж байна уу гэдгийг асуу. Ингэж асууж сур. Одоо гинэн байхаа бол дүүнраа. Би түрүү хэлсэн. 4-7 насныхаа хооронд байхдаа Самуэль Бурхны дуу хоолойг сонсож чадчихсан бол та нар ч Бурхны дуу хоолойг сонсож чадна. Та нар өнөөдөр ингээ харахад яг гинэн юм шиг хэрнээ. Яг үнэндээ амьдрал дээр том хүмүүсийн үйлддэг, томчуудын бүх юмыг аль хэдийнэ мэдсэн байдаг, харцсан байдаг, үздсэн байдаг. Бид Бурхны үнэн дотор өсөж төлөвшөх ёстой амин. Одоо бид нар зарим нь энд хүүхэд байгаа. Тэгээ бага настай 13, 4-тэй хүүхдүүд сууж байгаа. Гэхдээ бид Бурхныг мэдхэд хизээч нас багддаггүй амин. Бурхныг танин мэдхэд хизээч нас багддаггүй. Чиний хийж байгаа зүйл, хэлж байгаа үг яриа, бодож сэтгэж байгаа зүйл чинь энэ нь намайг Бурханд ойртуулж байна уу гэж үргэлж өөрөөсөө асууж шалга. Амин. Тэгээд дүгнэлт сургаалын төгсгөл. Би Христийг баяртайгаар дагж байна уу? Би шинэ зүрхтэй итгэгч шүү. Эсвэл хуучин тулмтай шинэ дарс хийх гэж оролдож байна. Хуучин тулманд шинэ дарс хийхгүй шүү. Харин шинэ тулманд л шинэ дарсыг хийнэ. Бүгдээрээ эзний өмнө ирээд залбирцгаая.